өнөөдөр хүртэл авч ирсэн мэдлэг боловсрол туршлага болон олон улсын байгууллагын судалгаа тайлан дээр инженер хүний хувьд би уншсан учраас яваасаа гэж бодож байгаа ийм асуудал. Тэгэхээр энэ өнөөдөр нэг нам, нэг хувийн асуудал биш. Одоо энэ дээр гарч шийдэл нь байгаа юм бэ? Энийг зогсоох юм уу, явуулах юм уу гэдэг дээр та нэг дүгнэлт лүүгийн түрүүнд тэгж асуусан таас хариулаагүй хүрчлээ. Явах юм уу, явахгүй юу? За, миний хувьд яваасаа гэж бодож байгаа. Гэхдээ одоо яг би ингээд төрийн албан хаагчийн хувьд өөрөө одоо шийдвэр ингэж гаргадаг. Одоо миний бол их мэдлээс авсан асуудал. Гэхдээ яг тэрийг орхиод би буцаад маргааш иргэн бай. Хувийн би энийг явуулах хэрэгтэй гэж боддог. Чин сэтгэлээс. Ягаад гэвэл өнөөдөр энэ одоо туулын урдны зам, төгжрөл агарын бохирдлын асуудал чинь өнөөдөр даваа талын нам байсан байгаагүй, албан тушаал байсан байгаагүй, бусад хүмүүс ч гэсэн чагсаагүй бид нар бол нэг өдөр л бас байгалийн жамаараа одоо явна. Тэгэхэд энэ чинь цаашид Улаанбаатар 40 60 жил дахиад энэ агарын бохирдол утаа төгжрөл гэдэг асуудал хүндрээд байх хэвээр. Биднээсийн хүүхэд, биднээсийн таних хүн Улаанбаатар сайхан хотод амьдармаар шүү дээ. Метротой, Таранбаатай, хурдны замтай, түнэлэттэй, гой цэцэрлэг түрээлэнтэй, мууртай, тэ хурдны замтай, цахилгаан хүмүүжинд хүрдэг ийм хотод залуучуудтай ажиллаж амьдраад дэлхийн бүхэл хотууд ийм шүү дээ. Би гадаадын хотуудад олон жил амьдарсан өөрөө. Ийм хотод би амьдраасаа гэж хүчин сэтгэлээсээ хувь хүнээсээ хүсэж байгаа учраас өнөөдөр цөөхөн хэдхэн тооны ус төржиж байгаа хүмүүс эсвэл зарим одоо буруу бодол дээр үзэл баримтлал эрхэлж байгаа хүмүүсээс хувь хүний хувьд би хурахгүй. Албан чуулгын төрийн алба. Тэгээд тэр явдаг төрийн журмаараа явна. Хувь хүнийхэн чин сэтгэл итгэл үнэмшлийг бол бинээс хизээч хурахгүй. Энэ бол яг миний одоо өнөөдөр хүртэл авч ирсэн мэдлэг боловсрол туршлага болон олон улсын байгууллагын судалгаа тайлан дээр инженер хүний хувьд би уншсан учраас яваасаа гэж бодож байгаа ийм асуудал. Тэгэхээр энэ өнөөдөр нэг нам, нэг хувийн асуудал биш.